Эмч Солонгоо байна. Та бүхэндээ харшлын талаар мэдээлэл өгье. Хавар цаг 100 цаг болоод ирэхээр намар цаг болохоор хүмүүсийн хамгийн их зовоодог асуудал харшил гэдэг. Өвс ногоо ургахтай зэрэгцээ бид нар маш их харшлаар өвддөг. Тэгвэл Японы эрдэмтдийн судалгаагаар маш их цэвэрч ээжийн хүүхэд харшлаар өвдөх магадлал хамгийн өндөр их байдаг байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр хүүхдүүд эхээс төрснөөхөө дараа эргэн тойрныхоо орчлон ертөнцтэй танилцаж хамт экосистемээс бүхий л бактерийг амаараа дамжуулан бүдүүн эцэндээ хүлээн авч идэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бүдүүн эцэнд байдаг 10 тэрлэнингууд нь бидний цагаан альсыг дасгалжуулдаг бөгөөд гадны бидний хүрээлэн буй орчноос бидний бие махбод руу нян орж ирвэл тэр нянгуудын эсрэг аль хэдийн дасан зохицох урвалыг бий болгосон байдаг учраас харшлын урвал хүчтэй өрөндгөө учраас бид нар эргэн тойрон буюу байгаль дасан зохицон амьдрах боломжтой байдаг. Тэгвэл ээж та хүүхдээ харшлаас хамгаалъя гэж бодож байвал хээри юм хийгөө газрын юм гаатай гэдэг Монголын ам тамцсан өвгийн дагуу хүүхдүүдтэй ашигтай бактерийг илүү ихээр өгөөрэй гэж та бүхэндээ зөвлөж байна.